Гэхдээ хүүхд төгслийн тухай одоо юм бие даасан хууль байдаггүй учраас Монгол Улсын хурлын дараагаа Бямцогтод улсын хурлын гишүүн Бадамс Түрэн ган хүлэг заяабал мөнх баясгалан мөнх соёл уянга нар хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль, нийгмийн халамжийн тухай, боловсролын ерхий хууль, сургуулийн өмнө болон ерхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх хамгаалал боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш боловсон хүчний чадахыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг улсын хурлын гишүүн Бадамс Түрэн танилцуулгадан онцоллоо. Хуулийн төсөл 5 бүлэг 20 зүйлтэй дараах үндсэн зохицуултыг тусгажээ. Үүнд нэгдүгээрт хуулийн зорилго зорилт үйлчлэх хүрээ хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолт. Хоёрдугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхэд эцэг асран хамгаалагчийн эрх үүргийн оролцоо. 3 дугаар бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх үүрэг, 4 дугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн их усүр түүнийг зарцуулах журмын зохицуулалт, 5 дугаар бүлэгт хууль тогтоомжийн биелэлтийн хяналт, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг асуудлуудыг тодорхойлж зохицуултыг нь тусгаж өгчээ.